Төв аймаг 2021 оныг хүний хөгжил эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Өрөөний жилийн хүрээнд алтан болог сум иргэдийн эрүүл мэндийг дэмжих, боловсролын чанарыг сайжруулах, аж ахуйн нэгж иргэдэд дэмжлэг үзүүлэх, хувь хүн болон гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилт тавьж халамжаас хөдөлмөрч шилжсэн анхны сум боллоо. Сумын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг эдийн засгийн өнөөгийн байдал аймаг улс орны цаашдын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх замаар уламжлалт болон эрчимдсэн мал аж ахуйг зохистой хослуулан хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлж эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар болгох, дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээг бий болгож, ажлын байр нэмэгдүүлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалан, нутгийн иргэдэд түшиглсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байна. 2021 онд аймаг сумын хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж чанарыг нэмэгдүүлж, аймгийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн төвийн гадна фасадны дулаалгын засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Сурагчдын ая тухтай суралцах орчныг бүрдүүлж, дотор байрны барилгын дээврийн засварын ажлыг аймгийн хөрөнгө оруулалтаар хийлээ. Төрийн албан хаагчид болон залуу гэр бүлийг дэмжин хаус хорооллыг нийгмийн хариуцлагын гэрээгээр хашаажуулж, төр хувийн хөвшлийн хамтын ажиллагаагаар дулааны шугамд холбож, тоглоомын талбайн асуудлыг шийдвэрлэлээ. Зүүн дэнжин гэр хороололд шинээр 2 гэрэл замхаг байршууллаа. Орон нутгийн хөрөнгө оруулалт болон аж ахуйн нэгжтэй байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээгээр сумын төвийн төсөвт байгууллагууд гадна өнгөцөмжөө сайжрууллаа. Жишг хашаа ажлыг үргэлжлүүлж, нийтийг хамарсан ажлын төсөлд хамрагдсан иргэдээр 26 айлын хашааны өнгө үзэмжийг сэргээлээ. Тэр бомбод тарих үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж, нийтийн эзэмшлийн талбай хатуу хужилттай автозам дагуу 6354 ширхэг суулгацыг тарьж суулгалаа. 2021 онд 309,927 толгой мал тоолуулж, мал аж ахуйн салбараас улсын авраг 1, аймгийн хошоо авраг 1, авраг малчин 4, залуу авраг малчин, авраг сайчин, алтан төлөгийн эзэд хөдөлмөрийн авраг менежер, үйлдвэрлэгч, хөдөлмөрч Манлай Ахмад тодорлоо. Мөн сумын эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг хангах, малынхаа үр ашгийг дээшлэхэд анхааран ажиллаж, 2021 онд сумын хэмжээнд авраг малчин 4, залуу авраг малчин 2, тэргүүний малчдын бүлэг 2, премьер, тариаланч, алтан төлөгийн эзэд сумын үйлдвэрлэл эрхлэгчээ шалгаруулж алдаршууллаа. 2017-оос 2021 он буюу сүүлийн 5 жилийн турш тасралтгүй тэргүүлсэн тэргүүний сум 2019 оны Монгол Улсын төвийн бүсийн шилдэг сум алтан бологчуудын хувьд 2022 он сумын бүтээн байгуулалтыг түүчээлэн өрнүүлсэн жил байх болно. Улсын төсвийн 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр туулгалын хойд 2 салаанд төмөр бетон гүр барих, сумын төвийн нэгдсэн цэвэр бохирын инженерийн шугам шийдгийн зураг төсвийг барилга хот байгуулалтын яамны 150 сая төгрөгийн санхүүжилтээр хийлгэх, сумын эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийн ажил хийх, сумын төвийн айл өрхүүдийн хашааг жишг хогийн саваар жигдрүүлэх, чирэгжүүлэлтийн талбай явган зам, тоглоомын талбай байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрны хоолны заалны өргөтгөл, хичээлийн байр, дотор байрны их засварын зураг төсвийг хийх, төвлөрсөн хогийн цэгийг шинээр бий болгож менежментийг шинжлэх, туул үл хороололд гэрэлт самхаг барих, сумын нутаг дэвсгэрт ундны усны болон бэлчээрийн 5 гүний худаг гаргах, сумын төвийн ундны усны худгийг ухаалаг төхөөрөмжтэй болгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Мал аж ахуйн салбар, аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид төр хувийн хөвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, эдийн засаг нь өсөлттэй өгөөжтэй, ард иргэдэн ажилтай орлоготой, өрх гэр нь ая тухтай чанартай амьдралтай байж, төрлөх сумаа хөгжлийн төв болгоцгоё.